Tossna.
хоёрын нэрэд нь юу? За тэгвэл ихийн гол санаа нь юу вэ? За ихийн гол санаа нь юу вэ? Юуны тухай өгсөн байна? За хэн хэлэх вэ? За энэ Шо, яг ч хэлэх хөхтэй нөө. Их чинь. Надад санал байна уу? За тэгвэл ихээр маань гол санаад тохирох зүйл үгийг олцгоё. Гол санаа тохирох зүйл үгийг олъё. За уншаад хадмастартай юм уу үзэгтэй өгөлтэй байна. Өөртөө уншиж байгаа юм үү? Зүйлссэн үгийг адил ихийн гол санаа тохирох байна. Энэ дөрвөн зүйл үгийг ажил одын жаргахаа ихээ гол санаа тохирох вэ. За сонсыг за их чинь хонгор зөөлэй. Марчанго санал нэг биш байх гэж байна. За чиний бодлоо. Гэмэн удаад гэмшин надаа. За яагаад чи гэж бодов? Яагаад гэвэл эхлээд отгоноо тэр загсыг эхлээд байсан. Тэгээд тэр нь өөрөө зөв байсан гэж бодож байгаа. Дараа нь бата тулгааны хийсэн голлоо уусгахаар тэр нь миний юм нэрээ зураг юм байна гэж бодоод гэмшин надаа. Гэмэн удаад гэмшин надаа гэдэг зүйлс үгийг би сонссон. Надад санал нэг байна. За тэгвэл одоо яасан? Өөрийнхөө саналаас орсон хүн байна уу? Үгүй юу. За тэгвэл орсон. За чимээ. За тэгвэл одоо гэмэн удаа гэмшин надаа хүн хүнийхээ хүчин загас усныхаа хүчин гэсэн хоёр зөв үгээр бид нар одоо сонголт хийх гээд байна шүү дээ, тийм ээ? За одоо энэ яг энэ гол санаанд гарах юм байна. Одоо яг сонголтоо За санал нэг байна уу? Үгүй юу? За тэгвэл энэ хоёрын одоо энэ санал нийлэхгүй байгаа хоёрын би яачих вэ? За энэ хоёрыг санал нийлэх юм байна. Ингээд зөвлөчээ. Хадмастартай өгөхтэй байна. За марчангаа өөрийгөө авчирээд энэ дугуйц байна. Энд энэ зүйлсээ өгөөд таанаа гэж зөвлөж. За энэ хүн хүнийхээ хүчин загас усныхаа хүчин гэдгийг за За энэ хоёр зүйлсээ өгөөд бидний их юм гол санаа тавьлаа. За одоо бүгдээрээ баатруудаа тодорхойлъё. Зан чанарыг тодорхойлъё. За хэн ингэсэн баатрууд байгаа вэ? Оноо тодорхой. За та хэд одоо үт чинь нэг цаас байгаа тийм ээ? Нэрэн дээрээ өгсөн. За дундаа явуулчихсан. Тэгээ цаасан дээрээ тулгаа ямар хөхтэй? Апаа ямар юм гэдгийг тодорхойлоод зан чанарыг тодорхойлоод нэрийг өгөөд харах байдлыг тодор хичээл тэгээд энэ байшгүй. За
За, отхоноо ямар юм. Бичсэн үү? Гоо томоо гоо харагдах байлаа. Хүнд уушигдахаар ганцхан үг бичсэн штэ. Ганцхан үг бичсэн штэ. Толгой одоо ямар юм? Ямар мэдрэгтэй ч гэдэг юм а тийм ээ. Энэ одоо ямар гэдэг юм тийм ээ. Байгалыг хайрладаг ч гэдэг юм уу? Хайрлахгүй ч гэдэг юм уу? Чи өөрийнхөө бодлоод юм бичнэ. За. Тэгэл энэ чинь яг өстэй эсэ. Ганцхан гүйл нэрийг бичих шаардлагатай мó өөртөө тулгай гэж шаардлагагүй штэ. Уусаа тулгай гэдэг нь чинь дээр байш. Тэгвэл яваад яадаг. Сайн бүгд гэж бичсэн бол сайн бүгд гэж бичээд ингээд авах байхгүй. Тулгай гэдэг нэрийг бичихгүйгээр сайн бүгд одоо яг бичтэй ёо. За. За дараачих. За отхоноо тодорхойлъё. Отхоны хоёр тодорхойлъё. Отхон ямар юм? За колгай ухаантай байж тодорхойлсон байна. Хамдаа. За отхоноо ямар юм? Отхон ганцхан бүгд. За энэ санд авсан байна. Сайн бүгд. За За ганцхан үгээр миний тодорхойлоод бичиж өгөөч. За чиний байна. За уншаад өөрсдөө би тодорхойлсноо уншаад. За энэ отхоны юу ч мэддэггүй жаахан хүүхэд гэж тодорхойлсон байна. За өшөө. За. Өшөө. Аре. За. За. Чиний тодорхойлсон. Хонгоцоо. Отхоноо ёо. За. Мэдлэгтэй гэдгээ хэний тодорхойлсон яах вэ? Отхон. За ингэж тодорхойлсон байна. За таарах. Сайн бүгд байгаль хайртай, байгаль орчиндөө хайртай, байгаль хайртай. Сургууль ороогүй бүгд учраас нэ. За энэ удаандаа санал багтсан байна. Анхаарсан хайртай, сайн бүгд. За сайн бүгд. Амтэн хайртай. Отхон сайн бүгд. За сайн бүгд амтэн хайртай. За мэдлэгтэй. За ингээд багруудаа бид тодорхойлж та. За яагаад байгаль хайртай хүүхэд гэж сонгосон бэ? Байгаль хайртай хүүхэд гэж тодорхойлсон байна. За тэгээс гоо. За хонгоцоо босоо. Загсаг яаж уурсан бэ? За загсыг өстөд хайж уурсан. Загсхан байх ёстой юм. Одоо байх ёстой тийм ээ. За гол усандаа байх ёстой.
сонгоод өгдөг юм. Тэгээд үлээ намаа авч яагаад нэгээсээ хамгийн чухал гэсэн хэсгийг олъё. Хүн бүхэн өөрийнхөө чухал гэсэн хэсгийг олоо. За доктор авсан байна. За доктор. За уншиж чаяа чухал гэсэн хэсэг. Спортын юм нэгдүү. Төлөвлөж байгаа хүндээ өгч байгаа би гэсэн заас юм бодож. Заас скоп секторт шилхэн байгаа стенд. Эцэг баг байх. Эцэг гэс баггүй. За энэ чухал гэж утсан байна. За өшөө. Чухал гэж утсан хэсэг унших үгтэй нөө. Унших юм байна уу? За. Одоодроо дээр сандрал өөр сандрал юм байна уу? Энэ чухал гэж үзсэн гэсэн. Байна уу? Бүх зөвлөлтөд сандрал байгаа мó? Тийм үү? За тэгвэл бид чухал гэсэн гэдгийг олдоо баатруудынхаа зан чанарыг тодорхойлчихлоо. За тэгвэл одоо надтай хамтраад хэн харилцсан унших бай. За Босэби. За нэг номер байна. За баярлалаа. Хэрхэн дөрөв маань үгээ яаж хэрхэн сонгож унших вэ? Одоо бид хамгийн гол нь бид жүжиглийн үзүүлэх гээд байгаа тийм ээ. За тэгээд та нар бид хоёрын уншиж явцад хэний мотхон болохын хэний тулгаа болохын тэгвэл тулгаа найдуугаа унших нь отгон нь найдуугаа унших нь гэдгийг бид хоёрын уншснаас сайн уу? Үгээ яриагаа сонгох нь. За одоо тэгээд хосоо сонгоод хэн тулгаа хэн отгон болохоороо сонгочих. За босноо. За отгон болох үгтэй нь. За тулгаа болж байгаа үгтэй нь. За ууг сонсож байгаа. За хайр. Би уул харж байна. Уул хараад яадаг вэ? Сайхан байдаг юм да. Гүйс би чанарын гоё мэдүүлэх үү? Юу юм бэ? Станы гоё. Ийгаараа Чи үүний хаанаас олоо? урд гадаас болсон юм. Яах нь вэ? Яггүй юу? Болдоггүй юм аа. Алдаггүй мэдгүй төлөвж авч байгаа зөвлөө жарахаа. Тэр чинь загас байхгүй юу? Жижигхэн загас. Москвагаа цавчдаг юм. Шилэн хорон байх ёстой амьтан. Энэ чинь үлэмгийн голдол амьтан. Гэт болохгүй юу? Нэрээ. Чи яах вэ? Тэр байж. Чи өчгөдөө хийж чамд нэг харч авах хоёр борцог өгье. Хаач авах жарахаа хоёр тэмцэн гэж бодож байна уу? За яах вэ? Өдгийн хандаа өгье. Юм. За харин чи энэ жарахад яг хаанаас байснаа заагаад өгч. Чи дахид нэмж барьмаар байна уу? За юу ч хийсэн заагаад өгдөө. Яг тиймээс байсан юм. За. Чи яагаад жарахаа босчихваа? Гэрэн тэр ажил байдаг байлгүй дээ. Өөр газар тавьчихвал төөрчин шүү дээ. За яг уу. Жарахаа мэдээ нэрээ харин
Яах вэ? Тийчихгүй юу? Болдоггүй юм аа. Болдог юм уу? Төдөрж ажиллахын зөндөө жарахаа байдаг. Тэр чинь загас байхгүй юу? Жижигхэн загас нэг сквагас ажилладаг юм. Шилэн хогон байх хэрэгтэй. Харин энэ чинь нүдний гол байдаг. Гэрч болохгүй. Худлаа. Нэрээ. Чи үнийг надад өгч. Яах юм бэ? Өгчлөө би чамд орон хүнийг харж авах хоёр борц өгье. Харж авах жаргах хоёр тэмцэнэ өгч өгье. За яах вэ? Өдний хандлага өгье. Өөрөө шүү. Болох юм. Харин чи энийг хаанаас ирсэн заагаад өгч. Чи дахиад нэг чимээр байна. Юу ч гэсэн заагаад өг. За хаяг яри. Эндээс сонсон. Чи яагаад сончихваа? Энэ нэг хайр зүйлээ өөр байна. За яг вэ жарахын гэрээтэй байсан. Үгүй. Би чамаас дахиад өгч авах. Өөрийгөө болон бусдын босууд хэрхэн яаж жүжиглэх дүрээ үзүүлж байгаа өөрийн дээр хэлж байгаа өөр одоо хөдөлгөөн тэгээ гарын зангаа дохоо бүх юмыг яах вэ яашаа хаач дүнэж явна шүү заяа за дараагийн багс Нэг дараа биш. Чамд ярьсан чинь жаргах чи юу гэж байна бэ? байхгүй. Уус хараад яасан бэ? Сайхан байна. Би шансыг үзсэн. Чилээ харсан. Даа гоё. Энд хата. Чи үнийг хаасан өөр ханаас болсон юм. Яах вэ? Үгүй юу? Батдаг юм уу? Эдгээр нөө жаргах юм. Эцэн загас сквагас авчдаг юм. Шилэн хогон байхсаа. Энд чинь үдгийн бодлоо. Яг гэрч болохгүй гэж. За. Нэрээ. Чи үнийг хаанаас авах? Чигтээс байсан юм. Яах вэ? Чи үнийг хаанаас авах? Чи дахиж гэж бармаар байна уу? Юу ч гэсэн заагаад би заагаад нэг хаач авах. Нэг хаач авч ярахатай тэмцэн гэж бодож байна уу? Тэ яг вэ? Үсгийн хаач. Бүр өшөглөх хөө. Чи үнийг хаанаас авах? Яг заагаад. За хоёлаа. Яг л эндээс ирсэн юм. Чи үнийг яагаад тасчихваа? Гэрний хайртай. Өөр газар тавьчих дөрчин шүү дээ. За нэрэл юм байна. Би чамаас бүгэн хандаад чинь бүр ахаа байдаг да. За одоо хөвгүүдээс нэг баг гараа. Тэгээ октоос хоёр баг явчихлаа. За хөвгүүдээс чиглэлээ. За за. За. Чи юу хийж байгаа юм бэ? Оо сарч байна уу? Оо наа яах юм бэ? Сайхан дээр юм да. Хөөе би чамд гоё үзүүлсэн. Үй. Ястаа гоё. Чи үнийг хаанаас ирсэн бэ? Өдөнгөө голоос байсан юм. Яах нь вэ? Тэжээгүй юу? Болдоггүй юм аа. Болдог юм бэ? Төлөвлөж байгаа зөндөө жарахаа би. Тэр чин загас байхгүй. Жижигхэн загас Москвагаас юм шилээ оргонд байх хэрэгтэй. Харин энэ чин нүднгийн гол байх хэрэгтэй. Гэрч болохгүй. Бодлаа. Нэрээ. Чи үнийг надад өгч. Чи нэг дахиад нэг барьмаар байна уу? Юу ч гэсэн заагаад өчгөө. За хоёроо явъя. Яагаад ингэ хийсэн юм даа? Оо, чи яагаад ингэ асуучваа? Энэ нэг ярьдаг юм шиг. Өөр газар асуучвал төөчин шүү дээ. За, тунаа би чамаар бүтгэн анаач авах болъё да. Одоо нэг бол явчихсан. Тэгж байна уу? За одоо хөвгүүдээс дахиад нэг бол. Хөвгүүдээс за
자, 까먹지 마쳤다.
хамгаан гол гэдэг тухайн дүрийгээ одоо үг хийн яриад маш сайхан тод томрог бусдад ойлгомжтойгоор ярьж сурах нь гол юм байсан. За тэгээд одоо дөрвөн багийг хажуулахад бас тий та нар зарим нь одоо ингээд гогуудтэй илүү өргөөд октод нь октодтой өргөөд ингэж яах юм. Тэгээд айгаа зөвлөө үнэлэхдээ бас яг шударга яг цааш мэстэй тавьж байгаа юм гурван үзэлтэйгээ дагуу зөв үнс сурахад бас анхаарах хэрэгтэй. За ингээд бүгдэд нэг хичээлээ хэрэг даалгавар гэсэн махтай хэрэг даалгавар өглөөний санамж гэдэг энэ хичээлж байна. За ухаан та хааж явсан уулын оргилыг хүндэтгэн харж бай. Баян борол хангаан гიშгээр та бат төвшин явах болно гэдэг. Өглөөний санамж өглөө эртэн босож өндөр тэнгэрийг харж бай гэсэн маш сайхан өглөөний санамж байна. За энийг өдөр бүгд дээр бас уншдаг болгож хэрэгжүүлнэ. Өглөөний санамжаа чийлээ нэмэлтээр 122 дугаар хуудсан дээр бас харилцан яриад байгаа. Хай тассан мó. Нэмэлтээр 122 дугаар хуудсан бас хоёр хүний харилцан яриад байгаа. За энэ сайхан уншаад дараагийн хичээлээр жүжигчсэн даваатад бас хийгээд хэлтийж ирээ.